бие амархан, сүрэг тарган, сайхан намаржиж байна уу? Монгол радиогийн малчин нэвтрүүлэг шинэ дугаараа эхэлж байна. Энэ удаа бэлчээр ба мал сэдвэр бэлтгэсэн нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарыг хүргэе. Үндэсний аюулгүй байдлын тулгын 3 чулууны нэг, мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь, нийт хүн амын 3.1% нь амьдарч байгаа орон зай бол бэлчээр нутаг. Манай орны нийт газар нутгийн 80%-ийг бэлчээр нутаг эзэлдэг юм. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу ус цагур орчны судалгаа мэдээлэл хүрээлэнд 2022-оос 2023 оны өвөл хаврын бэлчээрийн даацыг, баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлээр үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргажээ. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 23.9% бэлчээрийн нөөцтэй, 15.6% бэлчээр хүрэлцээтэй, 34.4% даац 1-3 дахин хэтэрсэн, 7.7% даац 3-5 дахин хэтэрсэн, 18.4% даац олон дахин хэтэрсэн гэсэн дүн мэдээлэл гарчээ. Өөрөөр хэлбэл өвөл хаврын бэлчээрийн даац нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байхаар харин 60 гаруй хувьд хэтэрч гарлаа. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян өлгийн Увс, Ховд, Говьолтой, Баян хонгор, Өмнө Говь, Өвөрхөнгөн аймагуудын ихэнх сум багийн нутгаар даац хэтэрч гарсан байна. Одоо Өмнө Говь аймгийн Хамбогд сумын залуу малчин Батсүрэн орон нутагта бэлчээр ус ямар байгаа талаар ярихыг сонсъё. Хамбогд сумын хувьд бол уул уурхай нэлийн төлхөө байгаа учраас малын усны хумсдал нэлээ их байдаг. За мөн бэлчээр цөлжилт, тоосчлтоос болж одоо тийм асуудал, хамгийн чухал асуудлууд одоо тэр байна. За залуу малчны хувьд одоо 10 жил мал малж байгаа, мал 5 төрөл дээр нь өсгөж байгаа. За Хамбогд сумын хувьд бол тэмээгээр одоо улс танд хэрэгүүлдэг. Тэмээний гол нутаг одоо Баян баг маань бэлчээр одоо нэлээд бага өмөгдмөл байдагаас Дорн Говь болон Манлай сумын нутгуудаар нутагладаг. Тэрнээсээ болоод одоо бас нэлээд бууц осны асуудал бол хамгийн их тулгамдсан асуудал байдаг. Отрын болон нутаг орны малчдын малын тоо толгойноос шалтгаалж бэлчээрийн даац хэтрэн талхалагдаж, нэгж талбай дах ургамлын тоо эрс цөөрсныг малчид хэлж байна. Тэдний нэг бол Хэнти аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн малчин Анх Баяр. За намайг анх 2003 оноос хойш одоо ер нь 2000 оноос хойш мал малж байхад бол юуны ургамлын хувьд бол нэг 10 гаруй төрлийн ургамал ургадаг байсан. Тэгээ одоо бол нэг 3-4 төрлийн ургамал ургаж байгаа мó гэж харагдаж байдаг. Тэгэхээр мал маань бол одоо бүх төрлийн одоо энэ орон нутгийн мал одоо ямар хэмжээтэй өссөн бэ гэхээр бүгд мэдж байгаа. Тэгэхээр тэр үеийн одоо малын тоо, энэ үеийн малын тоо, өвсний тоо хэр бол хоорондоо маш зөрөөтэй болчихсон байна. Би ургамал яг судлаач мэддэг хүн биш, зүгээр яг гэхдээ мал малдаг хүний хувьд бол ерөнхийдөө ховрдаад л нэг таан, мангар гэж энэ уул толгодоор ургадаг байсан. Ургамлууд маань байхгүй болоод хүн нэг хазаар өвс, шивэний одоо шивэ өвс. Тэгээ намар ороохон нэг хяаг гэдэг нэг ургамал ургадаг. Тэр нэг малд тийм төдийлэн шимт хижээл өгч чаддаггүй ургамал ургадаг да. Чанартай мал гэж одоо яригдж байгаа сүүлийн жилүүдэд. Тэр чанартай мал бол хаанаас гарах вэ гэхээр одоо бэлчээрээс л гарна. Тэгэхээр бэлчээрийг л илүү одоо сайхан сэргээх талаар л малчид одоо тэр бүгдээрээ анхаарч байж тэгээд чанартай мал тэрнээс л гарна да. Ургамлын бүтэц ингэж өөрчлөгдөн бэлчээрийн даац хүрэлцээ хомсдож байгааг хэрхэн яаж зогсоолох вэ? Бас ашиг шим өндөрт цаг уурын эрс нөхцөлд дасан зогтсон малтай яаж болох вэ? Малчид малынхаа тоо толгойг цөөлөхөөс эхлэхийг бүр тодруулах юм бол өөрсдөөсөө эхлэхийг дэмжиж байна. Ингийн тулд түүхий эдуулан махны үн ханш урт хугацаанд тогтвортой байх чухлаа гэж Хэнти аймгийн Жаргалхан сумын 5 дугаар багийн малчин Дорд Сүрэн хэллээ. Чанаржуулж болно. Тийм 5 харлаг болгож болно. Ганц гол нь
махны үнэ актер. Ерөөсөө мачид. Мачид өсөө орлого байхгүй шүү дээ. Мачид орлого байхгүй. Мадаараад орлого олно шүү дээ. Цөөхөн малтай хүн би хэдийг адахтай талын алдж байгаа нэг юм өөр яа шүү дээ. Өөргөө хэрэгж хангана шүү дээ. Сургуулийн оюутны төлбөр мөлбөр гэдэг юм чинь тэгэхэд олно шүү дээ. Тэгтээ чи тэр хүнд гойдтэй. Тэгтээ чи их малтай болох гэж аргагүй. Малын тооны хойно сууцлахаас аргагүй болчихж байгаа шүү дээ. Хүн род үн нэг зэрэглээд за хамгийн 3 дахь зэргийн махнаг 2000 5000 байна гэх юм уу 4800 байна гэд заагдсан багтвал нэг гайгүй шиг 90 хоноо өчөө өгч 100 гаруй мянган цас болно. Тэр бол нэг хэрэгцээрийг нэг жоо сэгэл харахаа гурал будааг ойр зурх юм авчна. Тэгээ одоо ингээл дэлгүүрийн барууд үнэтэй болоод байна. Жил нэг юм сонсогдол нэг дэлгүүрийн бараа нэмэгдээд байдаг. Нөө махан нэмэгдэхгүй. Үнэхээр өдрөөс өдөртөө бараа таваарын үн ханш өсч байна. Иймд малчид өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд малын тоо толгоогоо өсгөхөөс өөр аргагүй байдалд хүрч байгаа нь бэлчээрийн доройтлыг бий болгож байгаа нэгэн шалтгаан юм. Малын өсөлтийг татвараар зохицуулах, улмаар татварын мөнгөөр бэлчээрийг нөхөн сэргээх, усчуулах, агуулгах зорилготой хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулийг Завхай аймгийн Тосон цэнгэл сумын Аршаант багийн малчин Алима дэмжиж байдгаа ярьсан юм. Одоо 10 хэдэн настайгаас 60 хүртэл одоо энэ мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. Тэгээд одоо мал аж ахуйг өсгөж сайхан байхад бол одоо хамгийн чухал юм бэлчээр байдаг. Тэгэхээр одоо жилээс л бэлчээр маань цөлжиж малын тоо маань хит ихсэж одоо тиймэрхүү даанаас бог мал бол ер нь бэлчээрийг маш их талхалдаг. Малчин бид нар чиг одоо бас малынхаа тоо толгойг аль мал нь одоо бэлчээр талхлахтаа баг байх уу тэрийг одоо төлхөө өсгмөр байдаг. Татварыг бол би ер нь их хүлээн зөвшөөрдөг. Өвгөд хөгшд маань ч гэж ярьдаг шүү дээ. Төрдөө татвар төлсөн хүн их биений үс шиг одоо ургад төлжиж явдаг. Одоо энэ яг ардын сургаал юм. Төлөө муу төлж байгаа хүн толгойн ус шиг одоо тэгэж ургад төлждөг гэдэг. Тэгээд тэр үнд бол одоо малд бол төр татвар дээр тогтдог. Тийм учраас бол малчтаас бол малын хөлийн татварыг л авах ёстой гэж боддог. Ер нь тийм малчид их байдаг. Ер нь татвараа төлжээч тийм ээ. Тэгээд тэр нь сум орондоо тэр хэрэгцээтэй зүйлд орно. Би бол татвар төлөхийг бүрэн дэмждэг. Бэлчээр нутаг доройтхын хэрээр малчин түмэн үн цэнийг улам мэдэрч байна. Ганц малчид биш бүх нийт нийгмээр энэ үн цэнийг мэдэрч мэдэх цаг нэгэнт иржээ. Мэргэжлийн байгууллагуудын үржилсэн судалгаа дүн мэдээллээр 90% хаварт бэлчээр нутаг ургамлын гарцыг хүрэлцэхгүй. Малын тоо толгой нь олон дахин хэтэрч гарсан аймаг сумдын малчид өвс хадлан нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоо толгойг бууруулах зэрэгт ихэд анхаарч, өвөл хаварт эртнээс бэлтгэх хэрэгтэй гэдгийг нэвтрүүлгийн төгсгөлд дахин нэг хэлье. Малчин нэвтрүүлэг бэлчээр ба мал сэдвэр бэлтгэсэн нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарыг хүргэлээ. Бэлтгэсэн гэнтэн сүрэн найруулагч оюун цэцэг нэвтрүүлэгч Сайн Тод.